Би ер нь бол тэр инновацийн тухай асуудлыг бол их дэмжиж явдаг хүн л дээ. Гэхдээ энэ хуулийг боловсруулах ажлын хэсгээс зүгээр одоо ажлын хэсгийн гишүүдэл 2 бүлэг нэмцнээс болоод ингэж байгаа шүү дээ. Бүгд бүтэн 2 бүлэг нэмэгдээд ороод ирсэн байгаа. Цоош нэр. Тэр бүлэг дээр бол тогтолцоогоо өөрчлөх гээд байгаа маа яах гээд байгаа. Одоо ерөөсөө инновац гэдгээр дамжуулаад энэ актем ерөөсөө бүх юм байхгүй болгоно л гэсэн юм цоошин дээр орж ирж байгаа шүү дээ. Тэрийг л манай эрхэм гишүүд анзаарах ёстой шүү. Монгол ерөн шинжлэх ухаан гэдэг юмгүй байх юм уу? Парк маркет янз бүрийн юм тараагаад хайчих гээд байгаа юм уу? За одоо зарим нь зүгээр дэмжиж сонин хэвлэлээр бол Оросууд одоо Орос холбооноос шинжлэх ухааны актем татан болгож байна. Одоо Монгол татан болгоно гэх шиг бүр ийм сенсац руу явчлаа шүү. Уг нь бол инновацийн хууль өөрөө ингэж юм руу тогтолцооны юм руу холилдож ормооргүй байсан байхгүй юу? Яг өөрийнхөө одоо тэр инновац гэдэг юмараа явах ёстой юм дээр нэмээд өөр юмнууд оруулсан учраас энэ бичгнүүд ирээд байгаа шүү дэмбэрэл дарга. Би бол тэгж ойлгож байгаа. Тэрнээс биш инновацийн тухайн асуудлыг хинч эсэргүүцэхгүй. Зүгээр ажлын хэсгээс орж ирж байгаа тэр нэмэгдсэн бүлгүүд дотор асуудал үүсчихэд ингэж байгаамаа. Би бол ингэж ойлгож байгаа. Бямцагт